сайн байна. Би ихэд өөрийнхөө виза аппликейшн таамаг сонирхолтой. Тэгэхээр эхлээд татъя. Тэгэхээр энэ бичиж байгаа линкийг description гэдэг оруулсан. За. Одоо энэ store information 1.4 versionтай явж байна. Одоо энэ Dropbox гэдэг аппликейшн ханддаг эсвэл вебсайтаар үйлчлүүлэх гэсэн бичиг байна. Вебсайтаар үйлчлүүлээ. За энэ жоохон хүлээж аваад download гэсэн бичиг гарч байна. Тэгээд татчихсан. За download гэсэн бичиг гарч ирлээ. Download-д дарангууд direct download save to my Dropbox гэж. За direct download-ын дотор гарах нь шууд татгалнаа. Окей дадлаа. За энэ download гэж шууд татгалаа. Can't open file гэж байна. Тэгэх юм бол шууд Humber утсан дээр media manager гэж юм бол нөхөнгөтэй миний хэлж байгаа юм бол компьютертэй утасны аппликейшн ажиллах боломжтой програм байгаа. За ингээд биш оронгуудаа download гэсэн холбоо очингод Moments гэж саяхан татсан гэсэн. За энэ шиг оронгууд надаас энэ татсан файл авч болж байна. Энэ татсан файл болгоод store information тайны татвар гэж одоо стартгүй. За давж үзье. Store information гаргацсан. Одоо програм дээр дарангууд шууд шугатаа эхэлж гарч ирэх тийм бичиг гарч ирсэн байна. Шугатаа. Энийг би одоо бүх англи хэлсэн байгаа. Одоо мод орчуулга хийлээ. Exit 8 search on sell одоо хайр зарна. Одоо энэ бол бүгдийг одоо бүх одоо гэсэн бараанууд харна. Тэгээд дараа нь мэдээж тайлан гарах хэрэгтэй. Жил, сар, өдрөөр тайлан гарах боломжтой. Тэгээд дараа одоо утсан дээр тип нэмсэн байгаа. Энэ тип нь хэд туслах хэрэгтэй. Google 8 минутаараа хийгээд хэрэггүй ч удаа. За энд бол settings option тэгээд delete all гэж байна. License гэж байна. License нь гот ерөнхийдөө хамгийн асуудал бол биш энэ нэлээ зураг өчнөө гэсэн. За delete all гэж байна. Delete all title тийм гацах байлгасан. Тэгэхээр одоо дараа нь ажиллаж үзье. За код өгч байгаа.
код нь ерөнхийдөө бол ингээд ингээд 9 орд одоо дээдлээ хийх боломжтойгоо би энийг бол одоо боломж сайжруулаад бар код уншдаг болгож байгаа. Тэгэхээр энд нэг дурын 4 ордод орно. За хэд англи бас байгаа техник авах юм бол ерөнхийдөө бүртгэсэн бараа авах юм бол шинэ бараа авах юм бол одоо нэр кодыг амнаас одоо тэгэхээр энд ингээд код наваад ирлээ. Одоо нэрээ оруулах. За нэр дээр нь бол ерөнхийдөө юм шигдэг фүүзэж. За тэгээд төрлийн одоо төрөл авахгүй нэрийн сонгоо. За price дээр нь 68,900 гэж байна. За 3 ирж байгаа гэж үзээд add item төлөө. За энэ барааны орноор тайлан гэсэн санаж байна. За add item дарангууд тийм type одоо type шинэ үүсгэж байгаа. Add item дарангууд энэ бараа бүртгэхдээ type-ийг нэгс. За type дээр нь одоо бодлож төрлийг нь бодлоо. Тэгэхээр дарангууд энэ одоо type нь бодлож байгаа. Тийм product дарангууд гэсэн name food type нь бодлоо. Энэ код дарангууд одоо энэс юм хэзээ одоо бүртгэгдсэн баун сар болон дэлгэрэнгүй тайлбар ороод энэ гараас ч байгаа шүү. Хараад байна. Номер нь код нь нэр нь төрөл нь тэгээд ямар өөрчлөлт байсан бэ? Одоо юмсан хас машины үүсгэсэн заасна гэдэг жижиг юм. Жижиг заасан. Үүнтэй энэ шиг нэг жоо энэ жоо тэгээд нэг хөрхөн бол гэж байна. Асуух нь бол зарсан гэж байна. Тэгээд асуутай хам засан бие хам эдит гэж байна. Одоо бид бүгдийн байна. Зэн одоо Back-end редакц гэж байна. Энэ жагаад ч таах. За энэ жагаад ч таах. Бид одоо дараагийн зүйл шиг нэр код төлөвийг тавьж авах гэсэн үг. Тэгэхээр нэг хэвчээ чөп нэг нь очиж чинь одоо байгаа таах очиж чинь add гэж. За одоо нэг жирсэн дараа очиж. Тэгэхээр нэг add юм бол за бүрэн нэгсэн юм. За бүрэн болсон. За энэ бүрэн дахиад авчих. За 45 Монгол шинээр хийж байгаа. За нэг type дээр нь одоо US хотын өмнөх хөтлөсөн төлөв байна уу гэж харъя. За хөтлөж байна. Сонгоё. За өмнө юм татны 600 за бидэрсэн 5 байт. Монгол шууд бүртгэжлээ. Дахиад нэг байна. За дөрөв тавьчих. Тэрдэн за энийг бол ингээд биш энэ бол шинэ төлөв. Энэ 100 төгрөг гэж. За чи за Монголд болтой болоод шинэ төлөвтэй Монголд кодоор авсан гэж. Зөвхөн үзэж. За ингээд тогтоомод энэ бол кодоор хийж байгаа. Тэгээд кликинг бодлоо. Болоод хөцөлттэй марк. За одоо би таныг яг нэг
одоо хэрхэн зарах талаар харуулсан. За save боллоо. Тэгээд save авдаг гэж байна. Кодыг авах. За кодыг эзэмшдэг болохоор энэ савцгаа. За намыг авах. 47 800 Countess. За 2000 47 800-аас. За 47 800 тайм search та. Тэгээд name гэдэг юм. Одоо байгаа үйлдвэрлэлийн тав маа. Тэнгууд хэдийн заахад заахыг. Тэгээд save горонгод болчихлоо. Одоо энийг бол энэ search дарж байгаа юм тарих үүсэх боломжгүй байгаа. Ямар ч үйлдэл хийж үзээ. Хоёрыг зарсан болохоор автор болсноо болчихлоо. Тэгэхээр өнөхөр хэсэгцнээр юм харцгаа. За энэ болчихсон байна. За харин одоо сэлф оронгод YouTube маркетинг гэж байгаа. Биш орно. Монгол дахиад 47 800 авах. За тэгээд энэ кэт энэ техник зураг аваа. Одоо бол төлсөн байна. Одоо буцаахын одоо бараа буцаад буцаах гэдэг заавал хэрэгтэй гэж хэлсэн. За нэг бараа буцаая. Дүүн батан болж байгаа. Тэгээ хоёр болж байгаа. Энэ сурчлал болж байгаа. Тэгээ чанга буцаад авч байгаа. Одоо бүгдийг хараа. Тэгээ хоёр болсон. За энэ search гэж болж байгаа. Тийш ороод үзье. Тэгээд код аваа search хийгээд энэ бол төлөв өөрсдөө шийддэг гэсэн үг. Тэгэхээр эндээс одоо алтаа гэдэг нь өөрчлөе. Алтаа ба цамц болгоч. 65 88. Эндээс код 65 цамц гэж. Энэ алтаа зэдний бүх өөрчлөлтүүд одоо тайлан заавал хэрэгтэй гэдэг. Аппликейшн дотор бүх үйлдэлүүдийг одоо тайлан оруулах хэрэгтэй. За тэгэхээр энэ new гэсэн change ямар өөрчлөлт орсон бэ гэдэг. New гэсэн энэ лангууд 845 гэсэн фото бараг шинээр оруулжээ. Энэ лангууд 845 бараг дээр нүүлтсэн байна. Тэгээд өөрчлөлтийн дараа хөтлөн төрсөн бараг байж байгаа юм. Тэгээд хийсэн 44 800 бараг. Энэ катга шинээр нэг хасах болж байна. За хэсний би асуудаг гэж байгаа. Энэ сайсан байна. Асуусан. Хасан байна. Буцаалт. Энэ болчихсноо нэг буцаалаа хийсэн. Хасан гэдэг буцаалт байна. Нэг тийм нэг фото. Жонтон маань флэт фото өчтөд зөөлөд гэсэн цамц. Засвар хэлцээ батарч байна. За тэгээд одоо энд байгаа delete болсон ажлыг үзье. Тэгээд параметр тэгээд delete зовж байна. Спеси
За хажуучийн авахыг юу болох вэ гэдэг. Миний аппликейшн авахыг чөлөө хажуучийн авах юм бол энэс доош юу ч хийх боломжгүй байсан. Одоо л үүдээ гэсэн доош шийдэж. Тэгээд аппликейшн авах тооцоолол дуусчлаа.